Сайн бацхан энэ өдрийн мэндийг хүргэе. Ийм ч одоо хоёр байна. Сар шингийн баяр болох ч байгаатай холбогдуулан та бүхэндээ өнөөдөр хоолны хордлого өвчтний шинж тэмдгүүд хэрхэн урьдчилан сэргийлэх үү, ямар арга хэмжээ авах вэ гэдэг талаар ярилцах гэж байна. Монгол улсад нийтдээ 700 мянган айл өрх байдаг. Эдгээр айлууд маань 300-аас 5 мянган бууцыг дунджаар хийдэг. Эндээс авч үзэх юм бол 200 сая бууз хийдэг байна. Яг энэ баярын өдрүүдэд нэг хүн дунджаар 80-аас 100 ширхэг бууцыг идэж байна. За тиймээс энэ хүнд хоолны хэрэглээтэй холбоотойгоор баярын өдрүүдэд хоолны хордлого өвчин тохиолдол ихсэж идэг. За хоолны хордлого гэдэг маань чухамдаа яг юу юм бэ? Бактерийн халдвар болон физик химийн хүчин зүйлийн нөлөөллөөс бохирлогдсон хүнс тэжээлийн зүйлийг хэрэглэснээс үүсдэг эмгэг байгаа. За хоолны хордлогын нууц хугацаа бол 2-5 цаг байдаг. Тэгэхээр энэ хугацаанд шинж тэмдгүүд бол бүрэн илэрнэ гэсэн үг. За ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ гэхээр нэгдүгüрт бол дотор муухай өргөн, хоолны туршил буурна, бөөлжүүлнэ, шингэнээр олон удаа бийцсэн. Энийг бол суулгад гэж шилжээдэг. Хэвлийгээр зарим тохиолдолд өвдөж болно. Бактериар үүсгэгдсэн тохиолдолд бол халуурах гэсэн юм шинж тэмдгүүд илэрч авч байдаг. Эдгээр шинж тэмдгүүд илэрх юм бол та хоолны хордлого өвчнөр өвдсөн байх өндөр магадлалтай юм. Гэрийн нөхцөлд ямар арга хэмжээ авч болох вэ? Нэгдүгüрт шингэн маш их алдчихдаг учраас шингэн нөхөх эмчилгээ буюу хорсоол, шүтлэг усыг ууж хэрэглэх. Хоёрдугаарт хоолны дэглэмийг тодорхой хугацаагаар барих. Гуравдугаарт биеэс хор гадагшлуулах эмийн бүтээгдэхүүн болох бидний нэрэл заншнаар идэвхжүүлсэн нүүрсийг ууж хэрэглэх. Энэ арга хэмжээг авсан тохиолдолд хөнгөн хэлбэрийн хоолны хордлого бол шинж тэмдэг аяндаа зүгээр болох ёстой. Хэрвээ шинж тэмдгүүд цаашдаа үргэлжлээд биеийн байдал хүндрээд ах юм бол та заавал эмчид очиж хандаарай. Баярын өдрүүдэд та бүхэн маань хоолныхаа хэрэглээнд ухаалгаар хандаарай. Сар шиндээ сайхан шинэлээрэй. Дараагийн зөвлөгөөр уулзтлаа баяртай.